Тэгээд байна штэ. Энд одоо чинь эн чинь ингэдэг штэ. Турк утас гэж заяа ингэнэ. Монголоос ирсэн утас байна штэ. Европ утас, хаанхын ямар ч утас бай энд ирээд 6 сарын дотор 6 сар бариад сүлжээр хаагдчихдаг байхгүй. Тэгээд тэрийг нэг бол эндхийн Туркийн сүлжээнд холбуулж сүлжээ уншуулна. Холболт хийлгдэг байхгүй. Ийм турк утаснууд болохоор тийм холболт хийх шаардлагагүй. Шууд сүлжээр хаагдахгүй ингээл байгаад идэг. Тэрнээс гаднаас ирсэн ямар ч утас сүлжээр хаагддаг байхгүй. 6 сар бариад сүлжээр хаагдчихна. Тэнгууд Туркийн сүлжээ уншуулна гэж очоод утас засрын газрууд тэр Туркийн сүлжээ уншуулдаг. Тэгээ эндээс авсууц энэ хит удаа камер нь ассан юм уу? Зүгээр тоглоом үйдсэж камер нь асаа гараад ирдэг. Хажуулт юм жижигхэн дөрүүлжин дээр би өөрийгөө хараад тэгээд яг тийм байж зүгээр тийм байж магадгүй л гэж бодож байгаа болохоос биш. Би ямар юу ш намаа юу ах нь хаашаа чи. Тэгтээ камер нь өөр энэ бол юу л дээ. Тэгээд тэр хүний эрх гэдэг юм чи миний их оронд жинхэнэ утгаараа байдаг. Монголд хүмүүс юу дуртайгаа хийдэг байхгүй. Зүгээр гадаад юм бөөснүүд хүртэл очсон тэнд юу дуртайгаа хийгээ явж байгаа байхгүй. Хүний эрх гэдэг чинь тэнд л тийм байгаа байхгүй. Яг нөө хүмүүс чинь бүр ингээд өөрийнхөө хэмжээнээс бүр давсан юм л хийх гээд байдаг юм байна л да. Юм болгон тийм хэмжээ хязгаартай байдаг. Тэгээд тэр бүр давсан юмаа хийх гээд өөрийнх нь яг тэр ашиг олох гээд байгаа юм ингээд зөрчөөд эхлэнгууд энэ хүний эрх зөрчиж ингээл тэгдэг. Яс юм дээр одоо энэ Европ ийш бол бүр долгонд энд ийм байгаа юм чинь. Япон, Солонгос энтерд бол одоо хүмүүс ингээл нэг сүрхий гадаад ажил хийгээл мөнгө төгрөг хураасан тийм юу ч байхгүй. Жишээ нь Солонгост бол үл тамаа үзчихэж тэр чинь эд эрхтнээ тэнд үлдээж иж юу яаж байгаа байхгүй. Нэг юм хитэн төгрөг олмор олж байгаа. Тэгээд тэр олсон хитэн төгрөг нь эргээд юундээ эрүүл мэндэд зарцуулна шүү дээ. Алдсан эрхтнээ буцааж олж авах гэдэг тэгээд бараг олж авч чаддаг ч юм уугүй ч юм. Японд бас яг энтэгтэй адилхан амьдралын өртөг амар өндөр. Олсон юм нь бараг итгэл идэж угаал таарддаг шүү. Тэгэхээр ийм Монгол бол жаргалын орн баггүй. Тэнд хүмүүс нь яг мэдэр сүүлийн хэдэн жил бол тэнд хүмүүс амар өвдөрсөн. Би ч гэсэн бас янз янзэл ажил хийжсэн. Тэгэхэд амар зэвүүн муухай мөнгөний төлөө олцсон тийм хүмүүстэй зөндөө л таарчсан. Өдрөөс өдөртөл тэр хүн чанар гэдэг юм тэнд байхгүй болоод байгаа шиг санагддаг. Гэхдээ тэр монгол хүмүүсийн гендээ байдаг, цусандаа байдаг энэ зан чанар нэг тэгээд алга болчихгүй бах. Төр засаг ингээ гайгүй сайжраад манай төр харин ч хурдан сэхэл авч байгаа байхгүй. Монгол улс харин ч бүр хурдцтай хөгжиж байгаа. Яг ингээ бодоод үзэх юм бол яг тэр дарга нарын идэж уудаг байдгийг хаач байдгийг асуудал واخгүй. Би энийг байх ёстой гэж хүлийн зөвшөөрдөг хүн биш. Энийг огт дасан зогсоож чадахгүй ч гэсэн энийг хязгаарлах ёстой байхгүй. Энийг хэрвээ дасан зогсоо гэвэл тусгай хүмүүсийг гэгэрлийн тийм сургалтанд суулгаад шунлын тэр зам ангийн алга болгох эсвэл шуналтай тэр шунал гэсэн кодтой зангийн бүр арилгах эсвэл одоо хүний генийг бий болгодог болсон гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр генийг бий болгохдоо шунал гэсэн тэр хэсэг гений юуг нь алга болох ч юм уу. Тийм хүмүүсийг шуналгүй тийм хүмүүсийг даргаар тавьж чадвал идэж уух нь багаснаа. Тэрнээс шуналгүй хүн гэж хааж байхгүй. Энд ч тэр Америкт ч тэр хаасаг. Харин зүгээр тэрийг харин хазаарлаж багасгах хэрэгтэй байхгүй. Тэгээд хүний эрх гэдэг нэг тиймэрхүү сонирхолтой юм байдаг. Монголд бол бид нэр жаргадаг байхгүй. Яг олж байгаа мөнгө нь бага ч гэсэн тэгэл. Гэхдээ миний хорж харин бүр хурдцтай хөгжиж байгаа байхгүй. Бодоод үзээрэй. Яг тэр хийсэн социалист нийгмийн үед бүтээн байгуулагчсан бүхэн бүгд нураад байхгүй болсон
гэд тэр чинь ингээд бодоход нэг хэдэн хүмүүс авах гээд аваад тэгэл ажиллуулж чадахгүй байхгүй болгочихж байгаа шүү дээ. Тэгвэл яг ардчлал гараад нурж исэн нийгэм одоо ингээд өксөд байгаа байхгүй дээшээ. Яг ус хаарлж гсаалтанд орж ийн гэх энэ чинь зүгээр одоо хүний яг улс гэдэг чинь бас л хүний амьдралтай адилхан бохгүй. Миний амьдрал ингээд нэг доошоо өсөөл, нэг дээшээ өсөөл, хар цагаан сүлгэлтэл, хэрүүл маргаан, аз жаргал бүх юм хосолдогтой адилхан. Улсын амьдрал бас яг тийм байдаг бохгүй. Тэр саарлж гсаалтанд орсон яг бас нэг хүнтэй байдаг л одоо юу ч хэмээр юмтэй байх ёстой гэж хүлээн зөвшөөрж байгаа юм биш. Энэ бүхнийг үзэж туулаад даваад цаана нь гарах юм бол харин хүн биш тэ. Одоо би тэр гүртлүүшийн тентний аимшигын өмдний үйлдвэрт ажиллаж байсан. Тэнд ёстой би жинхэнэ хөлсөө урсгаж байсан бохоггүй. Тэгээд тэр үйлдвэрт хэрэг би тэр үйлдвэрээс шантраад гарсан бол за дараагийн бичлэг.